Сайн байцгаана уу? Амьтан тайртай монголчуудынхаа амрыг гэрээ мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон өрх бүрийн хэрэглээ уяг гурил ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хос толгооноор та бүхэндээ хүрдэгэ. За студид хөтлөгч цогт урна хоёр ажиллаж байна. За та бүхэндээ олон цагтаа энэ өдрийн мэндийг хүргэе. Маш сонирхолтой сэдвээр орох гэж байна. Луугийн цусан арлын амьтад гэдэг сэдв байна. За өнөөдөр бол дэлхийн бүр ингээ хамгийн өвөрмөц арлуудын нэг рүү одоо хоёлаа үзэгчтэйгээ цомд аялах чинь. За энэ бол Йемен гэдэг улсын эргээс хажуу хонтон байдаг Энэтхийн далайн баруун хэсэгт орших Сокотрын арал байна. За Сокотрыг ихэвчлэн Энэтхийн далайн Галапагос гэж нэрлэдэг. Учир нь энэ арлууд дээрх ургамал амьтдын маш олон зүйл дэлхийн өөр хаанч байдгүй. Яг л нөгөө Галапагос арлууд нөгөө Чарльз Дарвины хувьслын онолд чухал нөлөө үзүүлсэн шиг Сокотрач мөн эрдэмтдийн хувьд хувьслын бүр амьд лаборатори нь болдог. Гэхдээ Сокотрагийн хамгийн сонирхолтой зүйл нь энэ нөгөө зөвхөн тэнд л байдаг эндемик зүйлүүд нь биш. Энэ арлыг анх харсан хүмүүсийн сэтгэгдэл бол бүр ингээд яг ижилхэн зүйлийг хэлдэг. Тэр нь бүгдээрээ өөр гариг дээр буусан мэт санагдлаа гэж хэлдэг. За эртний Грекийн далайчид, Арабын худалдаачид, хожуу үеийн Европын аялагчид бүгд Сокотрыг ер бусын газар гэж дүрсэлсэн байдаг. Тэдний хувьд энэ бол үл мэдэгдэх ургамал сонио амьтад хачирхалтай тогтоц бүхий арал. Гэхдээ энд бүр нэг юм сонирхолтой юм байна. Уулын ингэрч хүрхэх ийм маш тийм уулын ингэрч шүхэр шиг титэмтэй луугийн цусан модод ингэж ургадаг. Луугийн цусан мод гэдэг нэртэй моддууд байдаг. За хад асганы завсраар өнгөлөг гекконууд гүйж моддын мөчр дээр нь хамелеонууд ангаа хүлээдэг. Тэнгэрт өвөрмөц шууд нисэж эргийг нь Энэтхийн далайн цэнхэр ус хүрээлнэ. Хэрв та Сокотрагийн зургийг ямар ч тайлбаргүйгээр харах юм бол энэ газар дэлхий дээр байдаг гэдэг нь эргэлзэхүүц газар. Гэтэ энэ газар байдаг. Энэ жижигхэн арал дээр олон сая жилийн турш үргэлжилсэн хувьслын гайхамшигтай түүх нуугдж байгаа. За өнөөдрийн дугаараар бид луугийн цусан моддын арал дахь амьтдын ертөнцөөр аялж Сокотр яагаад дэлхийн хамгийн онцгой газар болсон талаар ярилцгаулна. За ингээд Энэтхийн далайн Галапагос руу аяллаа эхлэе. За Сокотрын амьтдын тухай ярихаас өмнө нэг асуултанд хариулах хэрэгтэй. Яагаад энэ жижигхэн арал дээр дэлхийн өөр хаанч байдаггүй тийм олон амьтад ургамал бий болсон юм бэ? Хариулт нь бол тусгаарлалт. Одоогоос хэдэн 10 сая жилийн өмнө Сокотра нь Африк болон Арабын хойгтой илүү ойр холбоотой байж. Гэвч тектоникийн хөдөлгөөнүүдийн улмаас их газраас салж далайн дунд ганцаар үлдсэн байна. Тэр үеэс хойш эндхийн одоо энэ амьдрал нь өөрийн гэсэн юм хувьслын замыг хөгжүүлсэн. За төсөөлөд үзвэл хэрв ингээд цөөн тооны амьтан ургамлын нэг арал дээр үлдээгээд сая жилийн турш гаднаас нь юу ч нэмэхгүй ингээд байлгах юм бол юу болох вэ гэж. Тэр арал дээрх байгаа шинэ орчиндөө дасан зохицно. Зарим нь өөр хоол хүнс ашиглаж эхэлнэ. Зарим нь өөр өнгөтэй болно. Тэгээд шинэ зүйлүүд болж хувьсдаг. Яг энэ зүйл Сокотрт болсон. За үүний үр дүнд өнөөдөр энд амьдардаг олон шувуу мөлгөгч шавж болон ургамал зөвхөн энэ арал дээр л байдаг. За энднэрийг бол эндемик гэж нэрлэдгийг бид нар өмнөх дугаарууд дээр ойлгосон байна. За өөрөөр хэлбэл Сокотрагаас өөр хаанч дэлхий дээр байхгүй гэсэн. За энд өндөр уус бий, хуурай тал бий, хад асга бий, эрэг орчмын бүс бий энэ арал дээр. Эдгээр өөр орчинд амьтад өөрөөр дасан зохицсон байна. Тиймээс арал харьцангуй жижигхэн боловч маш олон хэлбэрийг олон янзын амьд төрөл зүйлийг бүрдүүлсэн. За тийм ч учраас Сокотраг судлаачдын хувьд амьд лаборатори гэж нэрлэдэг. Тэгээд Сокотрагийн хувьслын түүхийг олгоход хамгийн чухал төлхөөр бол энэ арлын хамгийн алдартай оршин суугч болох энэ шүхэр мэт титэмтэй улаан өнгийн шүүс ялгаруулдаг луугийн цусан мод. Энэ мод Сокотрын арлыг луугийн цусан модон ойн арал болгодог. Амьтад нь харин түүнтэй нэг холбоотой оршдог. За энэ ойд бол өдрийн турш, шөнийн турш амьдрал буцалж байдаг юм халуун цэг болох экосистем. Энэ ойд амьдардаг хамгийн сонирхолтой амьтдын нэг бүлэг бол мөлхөгчд, ялангуяа гекконууд. Сокотрагийн хад асга, уус, модтонд тунд дэлхийн өөр хаанч байдгүй олон геккод амьдардаг. Тэдний зарим нь маш өнгөлөг, зарим нь бараг л хадтайгаа нийлж харагдахгүй.
зарим нь шөнийн харанхууд гайхалтай чадвар харуулдаг. За гекконуудын хаант улс руу одоо ингээд аяллаа өргөжүүлье. За Сокотрагийн амьтдын дундаас хамгийн амжилттай бүлгийг нэрлэх юм бол гекконуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Арлын бараг бүх хэсэгт гекко тааралдаж байна. Хад асга дээр, модны мөчр дээр, агуун хананд тэрч байтугай хүмүүсийн шууршлийн ойролцоо хүртэл амьдардаг. Гэхдээ Сокотрагийн гекконуудыг онцгой болгодог зүйл нь тэдний тоо биш, харин олонх нь зөвхөн энэ арал дээр л байдаг явдал. За олон сая жилийн туршийн тусгаарлагдаж энэ арал дээр хувьссан энэ гекконууд маш тод өнгөтэй болсон байна. Зарим нь хад чулуутайгаа бүр яг адилхан өнгөтэй болоод зөксцсөн байна. Зарим нь зөвхөн ууланд амьдардаг бол зарим нь зөвхөн эргийн бүсэд амьдраад ингээ бүр яг өөр өөрийн гэсэн ийм тодорхой орчнодод дасан зохицсон байна. За та бүхэн энэ гекко шилэн цонх, тааз, баг ямар ч гадаргуу дээр төвөггүй явж байгааг энэ тэндээс ингээ харж ирсэн баг. За энэний шалтгаан нь гекконуудын энэ хурууны дор ийм сая ийм жижиг өсөнцрүүд байгаа. Тэр жижиг өс бүр цааш дахин ингэж бүр ингээд улам жижигэрч илүү олон ингэж хуваагдаад маш ийм нарийн ийм бүтцээрээ ямар ч гадаргуу дээр ингэж зунгаарлаад сорогдоод наалтаж явах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл гекконууд шинжлэх ухааны хамгийн гайхалтай ийм биологийн технологиудыг ашигладаг гэсэн үг. Ийм сордог гаруудтай. За судлаачид хүртэл гекконы хөлнөөс санаа авч шин төрлийн наалддаг материал бүтээхийг оролддог байна. Гэхдээ Сокотрагийн гекконууд хамгийн сонирхолтой зүйл нь зөвхөн хөл нь биш. Харин тэдний бас өнгө нь байгаа. Зарим зүйл нь шар, улбар шар, цайвар ногоон өнгөтэй байдаг. Харин зарим нь бие дээр хөх саарл, улаан толботнуудыг харагдуулдаг. Эдгээр өнгө нь зөвхөн гоёл чимэглэл биш, орчинтойгоо уусгад тусалдаг бол зарим үед өөр хоорондоо харилцаад хүртэл ашиглагддаг. Шүн болоход эдгээр амьтад жинхэнэ идэвхтэй амьдралаар одоо амьдралын идэвх нь орж ирдэг. Өдрийн халуунд хадны завсар, модны хөндөд нуугдж байсан гекконууд нар жармагц бөөнөрөө гарч ирнэ. Тэд жижиг шавж, аалз, авгалтай зэргийг ангуучилдаг. Нүд нь харанхууд маш сайн хардаг тул шөнийн амьдрал төгс зөгцсөн байдаг. Хэрэг та шөнийн цагаар гарч хэдэн бариад Сокотрагийн уулын бэлээр алхвал хад асганы завсраар олон 10 жижиг нүд ийм шүн ингээд нүд нь ингээд гэрэлтэд харагдана гэсэн. За энэ бол гекконуудын ертөнцид сэрж байгаагийн шинж. Гекконууд өөр нэгэн гайхалтай чадвар бол сүүлээ таслах чадвар. Хэрэв махчин амьтанд дариул тэд сүүлээ зориудаар тасалж орхидог. Тасарсан сүүл нь хэдэн минутын турш ингээд тасарсан ч гэсэн ингээд хөдлөөлөд. За дараа нь өөрийн биеэс нь шин сүүл ургаж гардаг. Мэдээж яг анхны сүүл шигэ төгс юм шиг биш ч гэсэн амьдрахад бол хангалттай. За энэ чадвар нь олон сая жилийн туршид шалгарч үлсэн хамгаалах стратеги нь. Тэгээд Сокотра дээрх зүйлүүдийг ажиллахад бас нэг зүйл анзаарэгддэг. Нэг ууланд байдаг гекко нөгөө ууланд байдгаас ялгаатай. Тэгэхээр ингээд бүр жижиг хэсэг болгоноороо тусдаа зүйлүүдтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөвхөн арал их газраас тусгаарлагдаад зогсохгүй, арал нь өөрөө уус, хөндөй, хад асгууд хүртэл нь амьтад нь ингээд хоорондоо ингээд салаад тусгаарлагддаг гэсэн үг. Ингэснээр шин зүйлүүд маш олноороо ингэж үүсэх боломжийг бий болгосон байна. Хэрвээ амьтад хангалттай удаан хугацаанд тусгаарлагдвал дэлхийн өөр хаач байхгүй бүр яг тухайн газраа хүртэл ийм тусдаа өөр хэлбэрүүдийг бий болгож чадна гэсэн үг. Гэхдээ гекконууд Сокотрагийн цорын ганц алтартай мөглөгчд биш байгаа. Модны мөчр дээр удаан хөдөлж хоёр нүдэрээ хоёр өөр зүгийг харж чаддаг. Урт хилээрээ ангаа барьдаг нэгэн гайхамшигт анчин бас байна. За тэд бол хамелеон. За та хамтран ажиглаж танилцуулах уу? За гекко бол өөрөө бас их өрмөц өнгөтэй тий. Одоо та бүхэн бас геккогийн нөгөө хөлийг микроскопоор гэж харах юм бол хөөх эн чи хөлн гэж үг гэмээр одоо маш юм сонирхолтой бүтцтэй. За нүдний хувьд бол нөгөө юм босоо нүд бол ерөнхийдөө нөгөө шүн ажилтдаг нүд гэдэг тий. Ийм нүд харуул бас тэгж бодох нь байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр өрх бүрийн хэрэглээ уян гурлийн хамт олон манаас орж ирж байна. Тэгэхээр бид бүхэн бас гурлаа сонгохдоо эрүүл мэндэд тустай юм гурлыг сонгох юм боломжийг олгож байна. Тэгэхээр зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг
одоо Америк технологи стандарт гэдгийг ард одоо маш олон зүйл бас явж байдаг, туршлага явж байдаг. За үүнийг бол Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За уян бүхэл үрийн гурил нь улаан буудаг хальстай нь бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг болохоор одоо шинэ хичээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил гэж хэлж болно. Тэгээ манайхан ер нь бол их ам сайтай байлээ. Одоо яг л нөгөө нэгдүгээр гурилыг бүхэл үрих гэхээр хүмүүс нөгөө буу цоошур ихэд юм бутраад байх юм шиг нэг иймэрхүү төсөөлтөй байгаад байдаг бол ямар ч ялгаа байхгүй. Одоо яг нэг Америк технологи гэдэг нь энэ дээр явж байх шиг байгаа. За тэгээ ялангуяа одоо хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь улаан буудаан хальсанд ихээр агуулгадаг. За эслэг гэдэг зүйл бол одоо уустдаг бол уустгүйгээд байдаг. За уустгүй нь гэхээр яадаг вэ гэхээр хүний биеийн нөгөө ашигтай бактерийн гол тэжээл зүйл бол одоо тэр эслэг дээр явж байдаг. За тэгэхээр одоо зарим зүйлүүд дээр үнийг ялгаад авцсан байдаг бол бид нар ч нөгөө алюмины хальсыг хүртэл нөгөө арилгаж идэхгүй байя гэдэг штеп. Үүний учиртай бараг ашигтай бактериад ижигээд штеп. Яг үнэ. За тэгэхээр хүний одоо бүхэл эдист одоо шууд ингэж нөлөөлөн за ашигтай бактери гэдэг зүйл бол хүний одоо тий сэтгэл санааны байдлаас ахуулаад одоо дархлааны 70% одоо тэнд явж идэг тэр бактериуд одоо бидэнд маш олон ашигтай зүйлийг хийж өгч идэг ашигтай бактери одоо юм хамааралтай. За тэгэхээр хотод гэсний үйл ажиллагааг дэмжинэ, бүдүүн гэсний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ, за хэд тархалтаа сэргийлнэ, цусны эргэлтийг дэмжин бодисын солилцоог идэвхжүүлнэ гэдэг одоо олон талын ийм давуу талыг үзүүлэх боломжтой. За Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүр, Улаанбаатар хотын 9 дүүргийн зах худалдааны төв болон бүх сүлжээ дэлгүүрээр буюу одоо таны хаач орсон одоо уян гурил худалдаалагдаж байгаа. Тэг уян гурил манайтай хамтарснаас хойш ер нь ингээд дэлгүүрээс дандаа л уян гурил барьсан хүмүүс одоо гарч яваа надад бол ингэж харагддаг, анзаарагддаг болсон. Тэг та бүхэн бас фэйсбүүкээр нь уян гурил гэдэг ахчих юм бол илүү дэлгэрэнгүй мэдээл одоо шинэ бараа бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Холбогдох хүчийн дугаар нь 77 17 88 99 89 88 88 36 гэсэн утсуудаар ингэж холбогдох боломжтой байх нэ. Тэгээд нэвтрүүлгийнхаа ивэнтдэгч уян гурилынхаа хамт олонд амжилт хүсье. Их баярлалаа. Баярлалаа. За хэрвээ гекконууд Сокотрагийн хад асганы эзэд бол хамелеонууд мод бутны эзэд нь байгаа. За хамелеоны тухай сонсоход хүмүүсийн хамгийн түрүүнд санаанд ордог зүйл нөгөө өнгөө өөрчлөх чадвар нь орж ирж байгаа. Гэхдээ энэ өнгөө өөрчлөлт байгаа нь тэр нөгөө тухайн орчиндөө уусахын тулд өнгөө өөрчилдөг. Энэ өнгөө өөрчлөх чадвар нь бусад хамелеонтойгоо харилцах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, биеийн температураа зохицуулахад ашигладаг. Бусдаар бол бид нөгөө өнгөнд алдлах зорилгоор өнгөө өөрчлөлт өгд юм байна гэж нөгөө 8 өдөр шиг бодоод байдаг. Тэгтэл яг тэр нь бол гол юм биш. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлээд байгаа. Нөгөө Monster Center кинон дээр бас үзүүлэхдээ жоохон ингээд ташаа үзүүлсэн тий. Тэгээ буруу ойлгоод ингээд хаа дуртай газараа нуугтаад идэг юм шиг одоо ингэж бодоод идэг бол үгүй байх нь. За хамелеонууд тэгэхээр өнгөө өөрчлөлтөд зөвхөн нуугдахын тулд биш, сэтгэл хөдлөлөө гол нь илэрхийлэх, бусад хамелеонтойгоо харилцах, биеийн температураа зохицуулах зэрэг олон шалтгаанаар өнгөө өөрчлөгдөг байна. Ууралсан үедээ хамелеон илүү юм бараан өнгөтэй болно. Айсан үедээ одоо ягаанч байт юм уу илүү бас ингээ өөр өнгөтэй болно. Хосоо татах үедээ бүр ингээ час улаанч байт юм маш тод өнгөтэй болох хүсдэг. За өөрөөр хэлбэл хамелеоны өнгө түүний юу мэдэрч байгааг шууд илэрхийлдэг гэсэн үг. Одоо бид нэр ингээл сандарч мандрахаараач байт юм уу айхаараач ингээл ичиж мичгээр ингээ царай мараа нь улаадаг шиг хамелеоны энэ чадвар нь маш сайн өгсөн гэсэн үг. Гэхдээ хамелеоны хамгийн гайхалтай эрхтэн нь энэ арьс нь биш. Илүү гайхалтай юм нүд нь байгаа. За нүд нь яадаг вэ гэхээр нэг нүдээрээ урд зүгийг нөгөө нүдээрээ хойд зүгийг харж чадна. Ямар амир. Энэ хоёр нүд нь хоорондоо ингээд яг нэг газар руу ингээд зэрэг харах шаардлагагүй. Би нэг танилуу ингээд харж яснаа нэг ард байгаа одоо магадгүй гомбаахыг ч юм уу ингээд зэрэг харж чадна гэсэн үг. Харин яг ангаа хийх үедээ яг хоёр нүдээрээ нэг газар руу фокуслно. Ингэхдээ илүү юм наривчлалтайгаар маш сайн харж үзэн гэсэн үг. За тэгээд яг ангаа ихтэй ингэж фокуслж хагаад маш юм хурдтайгаар секунд хүрэхгүй тийм хурдаар хэлээрээ ингээд ангаа хийдэг гэсэн. Сүксүк гэл хэлээ ингээд амар хурдан гаргаад оруулахад хэл нь ингээд маш хурдтай ингэж буудаад тэгээд ийм майгу наалдамхаа юм сорол шиг бүтцтэй хэлтэй тэрүүгээрээ ингээд хэлээ ингээд маш хурдан хэл нь ингээд ямар нэгэн шавжин дээр наалдаад тэгээд сороод тэгээд буцаад амруугаа гэл ингээд татчихдаг гэсэн.
Харин тэр хэл их гайхалтай Тий. тий. Урдаа нэг юм нэг сонин одоо бидний мэддэг нөгөө нэг хөгтөө амтны хэлнээс өөр л байгаа тах шиг байгаа. Амар хурдан гэл ингээд будаал буцаад авчиж байгаа гэсэн. Хоёр тэгвэл нөгөө нэг тэр одоо шавж байд юм уу хангаа хийхтэй маш цэвэрхэн авч байгаа нэг сонин тий. Одоо шороо мараатай холдол ингээд шороотой юм амдаа хийхгүй байхгүй. Яг наалдуулаад одоо бид нэр бол савхаар авч байгаа юм шиг. Яг савхаар авч байгаа юм шиг тий. За Сократрогийн хамлаанууд бол ихэвчлэн буцсөөг модны мөчр дунд амьдарч байгаа. Тэд маш удаан хөдөлдөг тул анзаарахад хэцүү. За тэгээд хідээ ингээд өнгөө өөрчлөх гэж одоо нөгөө өнгөн далтлалт хийх гэж өнгөө өөрчилдөг биш ч гэсэн бас өөрийнхөө дийлэнх ингээд өөрийнхөө нэг юм ерөнхий өнгөтэй ойролцоо газруудад бас ингээд амьдарч байгаа. Тэгээ ингээд бараг хөдлөхгүй болохоор нөгөө өнгөн далтлалт нь сайн хийгдсэн юм шиг санагддаг. За заримдаа салхинд найх мөчр шиг харагддаг учраас махчин амьтад ч тэднийг олж харахгүй өнгөрөх нь бий. За энэ бол өнгөн даллалтынх нь бас нэг жишээ болж байгаа. За тэгээд Сократрогийн хуурай орчинд амьдрахын тулд хамилианууд маш хэмнэлттэй амьдралын хэм маягтай болсон байдаг. Шаардлагагүй үед ямар ч хөдөлгөөн хийхгүй ингээ хөшөө шиг байж лэн энерги ерөөсөө дэмий өрдөггүй гэсэн үг. Энэ нөр нөгөө цөлийн орчинд дасан зохицохын тулд тийм болох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд төвчээртэйгээр ангаа хүлээж аваад яг зөв мөчөд за одоо ингээл батны авчлаа гэх үедээ хилээ маш хурдтай ингээл соргуулаад бус үедээ ингээд нүдэрээ ийш тийшээ ингээд скандал гэж байдаг гэсэн үг. За харин Сократрогийн амьдрал зөвхөн мод хад чулуун дээр бас ингээд өрөндөө арлын тэнгэрт ч гэсэн өвөрмөц амьдрал буцалж байгаа. Зөвхөн Сократрад амьдардаг шовууд далайн эргийг дагсан нисдэг сүрэг шовууд бас байгаа. Уулсын дээгүүр эргэлдэх том жигүүртнүүд энэ арлын бас нэгэн гайхамшиг ертөнцийг бүрдүүлдэг. Одоо Сократрогийн шовуудын ертөнцийг сонирх юм. За тэнгэрийн эзэд Сократрогийн шовуудын ертөнц. Хэрвээ та өглөө эрт Сократрогийн арал дээр сэрвэл хамгийн түрүүнд юу сонсох вэ? За магадгүй далайн давлгааны чимээ, салхины эсгэрээ. Гэхдээ анхааралтай сонсвол шовуудын дууч сонсогдно. За учир нь Сократро бол зөвхөн хачирхалтай ургамал мөлхөчтөр алдартай газар биш. Энэ арал бол олон өвөрмөц шовуудын гэр. Шувуу ажигчдын хувьд л дэлхийн хамгийн сонирхолтой газруудын нэг гэж үзэж байгаа. Шувуудын тухай ярихад бид эхлээд нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Шувууд бол арлуудад хүрч чаддаг хамгийн амжилттай амьтад. Одоо гүргэлүүд далай гатлахад хэцүү те. Хөхтэй амьтад бүр хэцүү. Энэ яаж арал дээр шинээр очих вэ? Харин шувуудын хувьд л далай бол саад биш. Тиймээс олон сая жилийн өмнө зарим шувууд Сократрад хурж ирсэн байна. Гэвч энд ирсний дараа тэд их газар руу явах хүсэл нь одоо байх юм болоод Сократра дээр ингээд үлддэг тийм шувууд болчихсон. Сократрагийн хамгийн алдартай шувуудын нэг бол Сократрагийн нарны шувуу гэж байдаг. Нарны шувууд нь урт нарийн хошуугаараа цэцгийн балс орж хоололдог. Луугийн цусман мод болон бусад ургамлууд цэцгэлэх үед эдгээр жижиг шувууд мөчр хооронд нисэн балт түүж явахыг харж болно. Балс орж явахыг. Ингэхдээ тэд зөвхөн өөрсөндөө хоол олж байгаа ш ургамлуудад тоос хүртээж байгаа. Одоо миний аман дээр тогтцсон байгаа цэцгийн тоосны би одоо шувуу байлаа гэхэд миний аман дээр юм цэцгийн тоос жоохон үлдээд тэгээд тэрийг өөр ургамлаас авах. Дахиад ингээ очихдоо ингээд хооронд нь ингээ дамжуулаад тоос үрдэг явждаг гэсэн. Одоо эр бэлгийн ургамлын эр бэлгийн тий одоо амьд капсулт тий одоо тэр тоосонцэр гэдэг чинь тий харах юм бол бас их нарийн бүтцтэй. Тэгээ шовоод бол одоо тий маш чухал үүрэгтэй оролцдог. Тийм зөвхөн нөгөө зүгийн мүгийг гэлтгүү шовоод хүртлийн тоос хүртэлтэнд айгуус чухал оролцож байгаа. За Сократрогийн өөр нэгэн сонирхолтой шувуу бол энэ Сократрогийн Starlink одондоо гэдэг шувуугаа. Энэ шувуу арлын олон хэсэгт хэлбэг тааралддаг. Нөгөө хамгийн хэлбэг шувуу нь хэрв та Сократро руу аялах юм бол замын хажууд хаатаасаа тосгон өдргээд хаа сайгүй энийг харж болно. Тэгээ тэд нэр ингээд маш сониуц зантай. Заримдаа бүр ингээд хүнээс огт айхгүйгээр бараг гар дээрт нь нэрээ суугч одоо тохиолдол гарч болно. Энэ нь ямар шалтгаантай байгаа гэхээр арлын орчинд олон сая жилийн турш ямар нэгэн тийм том махчин амьтан байгаагүй учраас ингээд зарим шууд их газрын төрөлжлөөсөө илүү юм тайван болцсон. Айдас нь бага болцсон байж үздэг. За энэ бол арлын хувьслын бас нэг сонирхолтой үр дагавар. Харин одоо арай том шуудын тухай ярив. Сократрад аялагчдын анхаарлыг хамгийн их татдаг шууд бол Египт тас. Энэ тас бол Африк, Аз, Европын олон оронд харагдаж болдог ч гэсэн Сократра дээр тоо толгой нь маш илбэг. Зарим жуулчид бүр Сократрагийн хамгийн түгээмэл шувууч нь тэр Starlink биш, бараг Египт тасны юм шүү гэж хэлдэг.
Тэд ихэвчлэн тэнгэрт том тойрогс үүсгээ ингэж нисэж харагдана. Тэгээд газарт буухтаач айгүй тийм сүрлэг юм цагаан нүртэй шаардлагатай тийм шүү тас байгаа. Тасыг төсөөлөхөр чинь бид нар нэм хар муухай царайтай юм л төсөөлдөг шүү дээ. Тэнгүүд энэ болохоор юм нэлээд тийм цагаан шар юм лимонорхоо харагддаг тийм тас байгаа. Нэг зүйлийг л их гайх чинь да одоо нөгөө сэг зэмэр хоолдог тий тас. Тэгэхээр энд яах юм бол гэж цогтой манадад дуртай баха. Тийм. За одоо зарим хүн тэднийг одоо ингээ бохир амтан гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ тас бол одоо ингээ байгалийн цэвэрлэгчтэй байгаа. Үхсэн амьтдын нөгөө сэгийг нийдэж одоо Сокотрагийн тас ч гэсэн адилхан үхсэн амьтдын сэгийг нийддэг. Тэгээ энэ нь өөрөө өвчин тараахаас сэргийлдэг. Экосистемийн эрүүл мэндэд асар чухалтай чухал үүрэг гэсэн. За Сокотрагийн эрэг орчимд одоо өөр нэгэн бас гайхалтай ертөнц бий. Энэ бол далайн шувууд ертөнц. Арлын эргэн тойрондох хадад тэргүүд дээр олон мянган шувуу үрээцдэг. За энэ нөгөө дийлэнх нь бидний хэлээд байдаг нөгөө хар галуу гэж байдаг. Сокотрагийн хар галуунууд. За эдгээр эдгээр шууд нь загас агнахаар өдөр бүр далаар өснө. Зарим нь хэдэн сарын турш далаад амьдарч байгаад зөвхөн өндөлөх үедээ л эрэг дээр ирдэг. Шуудыг ажиллахад бас нэгэн сонирхолтой зүйл гарч байгаа. Тэдгээр нь арал дээрх өөрөөр очныг ашиглана. Зарим нь ууланд байна, зарим нь буцөөхтэй газар амьдрна, зарим нь зөвхөн эрэг орчмоор байна. Бас л нөгөө арлын амьдрах орчин болон дээр ингээд өөр өөрсдийн одоо үүргийг аваад амьдарч байгаа гэсэн. За тиймээс Сокотра бол шувуу судлаачдын мөрөөдлийн газар байгаа. Энд зөвхөн шувуу харах биш, бас юм хувьслын түүхийг нь харж болно. Ямар нэгэн зүйл сая жилийн турш тусгаарлагдаад шувууд нь хүртэл ингэж өөрчлөгдөж байгааг харж байгаа. За шувуудын жиргээ одоо намдаад нар жаргаж эхлэхэд одоо өөр нэг ертөнц гарч ирнэ. Тэр ертөнцийн гол төрүүд нь шувууд биш, геккоч биш, харин жижигхэн боловч экосистемийн хамгийн чухал оршин суугчд. Одоо бид Сокотрагийн шөнийн ертөнцид нэвтэрч шавж аалз болох үл үзэгдэх анчтын тухай ярилцсан. За хэрвээ бид үнэхээр энэ арлын амьд ертөнцийг ойлгохыг хүсвэл илүү жижиг амьтдыг харах хэрэгтэй. Учир нь Сокотрагийн экосистемийн жинхэнэ хөдөлгөгч хүч нь шавж, аалз болон бусад сээр нуруугүй амьтдаа. Тэд жижиг байж болохч тэтэнгүүгээр арал дээрх амьдрал өнөөдрийг шигэ ингэж оршин тогтох ямар ч боломж байхгүй. Өдрийн Сокотра ихэвчлэн нам хүн байдаг бол учир нөгөө нар хүчтэй шараал, хад асган халаал олон жижиг амьтад нь бол ингэ нуугдсан байдаг. Харин нар жаргаж эхлэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Агаар нь сэрүүсэн, салхин зөөлрөн тэгэхэд шөнийн амьдрал эхэлнэ. Хэрвээ та гарч хийдэн бариад луугийн цэсэн модтын дундуур ингээд алхвал өдрийн цагаар анзаараагүй байсан маш олон амьтан гарч ирэхийг харах болно. Навчны доороос ийм өнгийн цохнууд мөлхөж гарч ирнэ. Хадны ан цаваас ийм том аалзнууд гарч ирнэ. Агаарт жижиг өнгөлөг бас ийм сонин баг ийм арга ясархуу маягийн эрвэхнүүд. Эрвэхийг бид нэр төсөөлөхөр ингээд амар гоёмсог эрвэхнүүд төсөөлдөг. Тэгтэл энэ Сокотра тэр ингээд байдаг нэг эрвэх болохоор ийм баг ийм арга ясархуу ийм сонин урагдцсан ийм далавч малавчтай юм шиг. Тийм хүртэл эрвэх байгаа. Гинэт бүх зүйл ийм айгүй тийм амьдрал ингээд буцалж байгаа нь мэдэгдээд эхэлнэ. За шавьчнуудын тухай ярихад бид ихэвчлэн тэднийг анзаарахгүй өнгөрдөг. Гэтэ үнэндээ тэд бол дэлхийн хамгийн амжилттай амьтдын бүлэг. Одоо дэлхийд дээр амьдарч байгаа хамгийн амжилттай бүлэг хэр магадгүй хүн бид нэр өөрсдөө гэж бодож болно л хамгийн сайн хөгжсөн бусад бүх амьтдаа нөлөөлж болох үз одоо ямар сайндаа дэлхийн 6 дахь мас мөхлийг хүний мөхөл гэж хэлж шít. Гэхдээ амжилтыг яг нөгөө юугаар тодорхойлж байгаа гэдгээрээ үзэх юм бол магадгүй хамгийн олон зүйл болж хамгийн их тоогоор овширч чадсан гэх юм бол шавж дэлхийг эзэгцсэн байгаа. Сокотрад ч мөн адил. Энд олон төрлийн цог эрвэхээ царцаа шоргоолж ингээ бусад олон шавж амьдардаг. Тэдгээрийн дийлэнх нь зөвхөн энэ арал дээр л байгаа. Тэгэхэд маш олон нь судлагдаагүй хэвээр байгаа. Эрдэмтэд одоо шин зүйл илэрхийлэх Сокотра дээр шин зүйл илэрхийлэх бол зүгээр л юм түгээмэл үзэгдэл. Ерөөсөө тийм нэг өсвөртэй шин зүйлийг олчлоо тэр сүрчихнэ зүйл биш. Байнгын л илрүүлж яадаг зүйл болсон гэсэн. За учир нь жижиг амьтад шинэ орчинд маш хурдан дасан зогсдог. Тэгээ харьцангуй хурдан хувьсдаг, харьцангуй хурдан шин зүйл болж хуурдаг. Тиймээс арал бүр өөрийн гэсэн өрмөс шавьчны ертөнцийг бий болгодог. Эдгээр амьтад жижигхэн боловч экосистемд маш чухал үүрэгтэй. Жишээлбэл олон ургамал шавьжгүйгээр үржиж чадахгүй. Цэцгээс цэцэг рүү нисэж тоос үртэдэг амьтад байхгүй бол олон ургамлын амьдрал мөчлөг тасна. За одоо аалзсныхан тухай ингээд бас дуртахад үннийг хэлэхэд ингээд олон хүн аалзнаас айдаг штэ.
Гэхдээ аалзнууд бол байгалийн хамгийн чадварлыг анчаад тэгээд тороо нэхнэ үү, эсвэл торгуугаар ангаа хийнэ үү, бүр олзоо хүлээгээд нуугднө уу, мөрдөн хөөнө үү. Ямар ч тач аалз байхгүй бол шавж ингээд хит олширна. Хит олширх юм бол экосистем бас хэцүүднэ. Одоо аалз чинь тэнд байгаа шавжны тоотлогоог нь зохицуулж байгаа. Тэгээд хэрвээ аалз нь байхгүй бол магадгүй жоом нь хит ихсдэг ч байт юм уу, ялаа шум болно хит олон болдог ч юм уу, ийм аюулууд үүснэ. Тэгэхээр аалз нь байж энэ цэвэрлэгийг авч хийж өгдөг гэсэн үг. Аалз бол шавж биш шүү дээ тий. Шавжнуудыг харин тоотлогыг зохицуулдаг арахнитын төрлөө. За тэгээд бид ихэвчлэн ингээ байгалыг том амьтаар нь ингээл янз янзын одоо магадгүй Африкийн амьтад гэдэргээл ингээ ярангууд арсан ч байт юм уу. Тэгээд ингээ амьтдыг ярангууд бүргэд тайлан мэдрэл том амьтдаар нь төсөөлдөг. Гэхдээ бодит байдал дээр дэлхийг энэ амьтдыг ингээ зохицуулж байгаа хөлөгж байгаа хамгийн чухал зүйлүүд нь л ихэнх нь энэ нэг жижиг сэр нуруугтнууд байдаг. Тэгээ хэмжээ нь жижигч үүрэг нь асар том гэдээ хэлж ойлгоцоход ерэн зүгээр гэсэн үг. Тэгээ Сокотрагийн тухай ярихдаа бид энэ хүртэл зөвхөн газарт болон агаар тэмдэрдэг одоо амьтдын тухай ярьсан байна. Гэтэл энэ арлыг хүрээлж буй энэтхийн далайн бас нэгэн гайхамшигт ертөнц одоо байдаг. Хэрэг бид эргээс цааш харвал шүрэн хад өнгөлөг загас далайн ясмэлхий тэрч бүвэл дельфинүүдтэй орчиж болно. За одоо тэдний тухай дуртай. За Сокотра бол арал. Энэтхийн далай болон Арабын тэнгисийн усны урсгалууд огтлолцдог юм гол цэг. Өөрөөр температуртай, өөрөөр шин чанартай уснууд одоо энд ингээд огтлолцож байгаа. Ийм нөхцөл нь далайн амьдралд маш тохиромжтой орчин бүрдүүлдэг. Тиймээс Сокотр орчмын ус нь загас, шүрэн хад болон бусад далайн амьтдаар баялаг байна. Үнэн дээр арлын хуурай газрын амьдрал ямар сонирхолтой байдаг шиг эргэн тойрны далайнч яг адилхан гайхамшигтай ертөнц. Хэрв та Сокотрагийн ирэг дээр зогсоод далай руу харах юм бол эхэндээ юу ч онцгой юм шиг санагдахгүй байж болно. Зүгээр л юм цэнхэр, цэв цэнхэр ус, давлгаа, асад аяр харагдах хаяа. Гэвч усны гадаргын доор бүхэл бүтэн өөр ертөнц оршиж байгаа. Та шумбалтын энэ бага өмсөж шумбал гадаргуугийн чимээ ингээд аажмаар бүдгэж эхэлнэ. Таны эргэн тойрон зөвхөн усан дорх нам гүм ертөнц ингээд харагдана. Тэгээ доошоо нь ингээд жоохон сэлэт харах юм бол шүрэн хаднууд байгаа. Шүрэн хад гэдэг нь олон хүний боддог шиг тэм зүгээр юм чулуу шиг бүтцүүд биш. Энэ бол жижиг амьтдын үүсгэсэн аврага юм байгууламжууд. Мянган жилийн турш хоримтлагдсан эдгээр бүтцэн усан дорх амьтдын хот болж хувирсан байдаг. Тэнд олон зуун төрлийн амьтан оршин суудаг. Жижиг өнгөлөг загснууд хадны завсраар нааш цаас гүйлддэг. Зарим нь сүргээрээ хөдлөн, зарим нь ганцаараа амьдран, зарим нь өөрөөсөө хэд дахин том махчтын амьтдаас нуугдах гэж энэ хотод амьдардаг. За шүрэн хад бол далайн ширэнгөө ой гэд ер нь хэлж болно. Яг л ой мод олон амьтдын гэр нь болдог шиг шүрэн хад ч мөн олон амьтдын амьдрах орчин болдог. Харин Сокотрагийн усанд зөвхөн жижиг сагснууд байдаггүй. Энд том амьтч бий. Жишээлбэл далайн ясмэлхий. Дэлхий дээрх хамгийн эртний амьтдын нэг бол далайн ясмэлхий. Үлэг гөрүүлүүдтэй нэгэн цагт үед амьдарч байсан гэж хүртэл одоо тийм олдрууд нь байгаа. Өөрөөр хэлбэл тэд бол дэлхий дээр 100 сая гаруй жилийн турш оршин тогтнож байгаа ийм эртний амьтад. Одоо бид нар далайн ясмэлхийг бол ерөөсөө нэг тэгж боддог байж магадгүй. Яг л матруудтай зэрэгцээд матар гүлэг гөрүүлэлтэй тэр зэрэгцээд ясмэлхий гэсэн байж лсэн. Тэд далайгаар хэдэн мянган километрийг ингээд аялж чаддаг. Тэгээ өндөлөх үедээ л эрэг дээр гарч ирд юм байна. Тэгэд өндөлөхдөө шөнийн харанхууд далайн эрэг дээр гарч ирд элсэнд нөхөө авахж өндгөө үлдээдэг. Тэгэд хэрвээ элсэн ингээд дулаахан байх юм бол элсэн ингээд температур нь дулаахан байх юм бол эм хүсийн одоо өндөгнүүд нь ихэвчлэн эм ясмэлхий болж өрдөг. Хэрвээ элсэн харьцангуй юм сэрүүвтер байх юм бол одоо тухайн өндөгнүүд эр болж өрдөг. Тэнгүүд энэ дээр нэг асуудал гарч ирээд байгаа нь дэлхий жоохон дулаарч малгараад байгаа шүү дээ. Тэнгүүд далайн ясмэлхийн нөгөө хүүсийн харьцаа нь илүү эм болж хувираад байгаа нэг тийм асуудал гарч ирж байгаа. За дараа нь дахиад ингээд далаа руу өндгөө орхиод ингээд буцдаг. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа жижиг ясмэлхийнүүд өндгөө хаглаад гарч тэрж далаа руу ингээд бүр яг инстинктээрээ шууд далаа руу тэмүүлдэг. За тэр үед нь тааруулаад нөгөө шувуу муунууд чинь ингээд нөгөө ясмэлхийнүүдийг ингээд байлахгүй шүү дээ. Тийм бүгдийг ингээд цөмөл идэл байна. Тэнгүүд арайч үгээд ингээд орсууд нь дараагийн ясмэлхийнүүд одоо ээж ясмэлхийнүүд ч гэдэм үү болчих ингээд явдаг. За харин хэрвээ та азтай байх юм бол Сокотрын эрэг орчимд дельфинүүд ч бас харагдаж болно.
Дельфинүүд бол далайн хамгийн ухаалаг амьтдын нэг. Бүлээрээ амьдарч хоорондоо нарийн тохиогоор харилцаж хамтран аа хийдэг. За зарим аялагчид завин дээрс дельфинүүд давлгаа даган өсөрч байгааг хараад Сокотрот ирсэн аяллаа хамгийн сайхан мөч гэж дурдсан байдаг. Гэтэ далайн тухай ярихад бас нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Далай болон арал ингээд хоёр тустай ертөнц шиг бид нар ингээд ойлгоод байгаа юм шиг мөртлөө бүр ингээд байнгын холбоотой нэгт байдаг. За энэ нь яаж далай их газар хоёр нэгт байдаг вэ гэхээр холбоотой байдаг гэхээр далайд чинь нөгөө маш олон шувууд ингээд орж загас магсыг ингээд идчихэж байгаа. Одоо тэр хар галуу малууч ингээд маш их загсны идэл гарлаа гэж бодоход эргээд бид нар хаана баах вэ гэхээр одоо баач хийх үү гэхээр эрэг дээрээ баач. А тэнгууд энэ бааш шээс чинь өөрөө эргээ эрдэсжүүлнэ, бордоо болгоно. Тэгээ ингээд боцын солилцоог нь чимт хичээлийн эргэлтийг нь ингээд нэгтгэж өгч идэг гэсэн үг. За тэгээ салхи далайн чигийн уулс руу ингэж авчирдаг. Тэгээ зарим амьтдын амьдралын мөрчлөг нь хуурай газар болон далайн хоёрын хооронд чөрөндөг. Өөрөөр хэлбэл Сокотра бол зөвхөн юм их газрын юм харал биш. Энэ бол далай, уул, цөл, ой бүгд ингээд хоорондоо байждаг. Нэг юм том, гэхдээ нэг тийм том арал биш. Гэхдээ нэг тийм том арал биш ч гэсэн энэ арал дээр ойнч байна, цөлөнч байна. Одоо ууланч байна, далайнч байна. Бүх юм ингээд бүрдсэн байгаа гэсэн. Одоо нөгөө дэлхийд ирэх нийт одоо үс амьтдын 99.9% нь устсан байдаг тий. Тэгтэл одоо энэ нэг удаан амьтдыг чинь бид нэр одоо яаж ангиж нэг амжилтыг бас хурдаар илэрхийлж болохгүй гэдгийг одоо жишээлбэл энэ яс түлхийнээс ингэж харж байгаа. Удаан байгаа нь өөрөө бас өөртөө давуу талж болд юм уу. Гэхдээ энэ усандаа бол өөр хэрэгэлтэй тий. За хоёулаа нэвтрүүлгийн хоёр дахь хамтран ажиллаж танилцуулаад өргөжлүүлье. Тэгэхээр манай байнгын нэвтрүүлгийн маань ивент тэгч бол хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найзын хамт олон маань ивент тэгж ажиллаж байна. Тэгэхээр бид нэр одоо гэр бүлийнхаа нэгэн гишүүн болсон хөөхөн амьтдаа бас хамгийн сайхан амттай хоолыг гол нь эрүүл хоолыг өгөх хэрэгтэй. Хоол гэдэг бол зүгээр нэг юм нэг хуурай бор юм байгаа ч гэсэн маш одоо эрүүл мэндтэй шууд хамааралтай байдаг. Заримдаа ингээд те огт өгч үзээгүй ч юм уу хуцаанд дууссан ч юм уу сайн анхаараагүй хоол өгөөд шууд амьт нь одоо эм чин унтуулахаас өөр аргагүй болсон байна одоо гэж ийм сонсох жишээний. За тэгэд одоо өөрт нь нөгөө нэг тохирдгүй хүн өөрийнхөө иддэг дуртай амийг бас амьтандаа нэг санал болгохгүй зариг мариг долоолохгүй ч юм уу те. Гэтэл сүү өнтер чинь бас мууранд болдоггүй байх жишээний. Тэгэхээр яг нохоо шоколад идэж огтолохгүй байдаг шүү дээ. Яг зориултынх нь за тэгээ даа ялангуяа нэг олон улсад эрэхтэй одоо ийм брэндүүдийг сонгох юм бол бид нэр одоо амьтны харилж байгаа хамгийн том хэлбэр болох болоо. Тэгэхээр дэлхийд танигдсан Kitchen Flavor брендийн тэжээр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. Эднийх бол яг л нөгөө амьтны хоолнд өнгө амт оруулагч будагч бодис мөн үр тариа ургамлын гаралтай одоо уураг ихээр агуулгадаг бол Kitchen Flavorт бол үүнээс ялгаатайгаар яг жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ургамал, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүрс усны их усрыг ашиглаж ингэж үйлдвэрлэдэг. За сүүлийн жилүүдэд бол дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хоолтыг зөвлөх болсон. Тэгэхээр Kitchen Flavor бол үнийг тэжээр амьтад зориулан хэрэгжүүлж байна. Тэгээ амьтад ч нэг хоолын солихтуудыг чил биеийн хямраал сүйд болдог байхгүй тий. Тэгтэл эдний хоолоор ингэ солиод өгөхөд ямар тийм одоо онц ноцтой тийм зүйл илэрдэггүй. Тэгэхээр эднийх бол нэг хотоод гэж очроохгүй дархлааг дэмжин эрүүл үс арьс булчингийн хөгжил тустай. За хүнээр бол одоо соёлын хоол гэж бүр хэлж болохоор тэгсэн ирнэ одоо шимт хижилтэй эрүүл сонголтыг та бүхэндээ санал болгож байгаа маа. Жишээлбэл одоо мууран тэгэхэд гоо сайхны хоол гэж байна. Одоо янз бүрийн үйлдвэрийн те урт үснээс та бас ахуулаад муурнууд байна шүү дээ. Тэр чинь бас нөгөө тохирсон хоолыг олж өгөх нь их чухал байдаг. За муурны бөөр шийсний замын урьдчилан сэргийлэх хоол гэж байна. Маш олон муурнууд өнөөдөр бас хагалгаанд орж байдаг те. Зүүнээс нь сэргийлэх хэрэгтэй. Тэгээ зулцсан муур бол насан турсан муур бас адилхан нохоонууд бас адилхан байгаа шүү. Тэгээ муурын жоохон түлхүү ярьчлаа. Тэгээд муур тэжээдэг болохоор нэг баг болон дунд те одоо гөлөг гэдэг одоо төрөлцсөн бүх хоолнууд эдний тал байгаа да очиад үзэх юм бол за холбоо ярих утсан 77 49 8 93 Kitchen Flavor гэдэг та бүхэн Facebook дээр дагаад ах юм бол 5 тухтай одоо эднийд нөгөө амтнд юу хэрэгтэй шүдний оос ойцоос ахуулаад те одоо баалам тосноос ахуулаад бүх зүйл нь хамтдаа байгаа. Тэгээ хамт нь одоо гэртээ бас захиалаад аваарай. Хоолын нэг 5-аас 10 хэлээр ч юм уу ингээ авчруулах амар байдаг. Заримдаа ч бас хоол дуусаад бид нар ч одоо сандраад те нэг шөнө хоолгүй онтуул одоо нойр хөрөхгүй айгүйх санаа зовдөг байхгүй. За нэвтрүүлгийн ивент дэгч Kitchen Flavor-ийн хамт олонд их баярлалаа. Баярлалаа. Энэ
өөрсдөө ч уяг гурлаа авч ирүүл хааллах хэрэгтэй. Муурандаа ч одоо kitchen flavor-ыг сонгох хэрэгтэй байна. Муурнах байна да. Тэжээр амттаа шуучлаа. Чиний юу идж байгаа чамааг бүтээнэ гэд яг тэр шиг. Хамгийн эрүүл зүйлийг хэрэгжилж эрүүл сарвал ухаантай, эрүүл сарвал биетэй байна шүү дээ. Би харин бүр энэ хоолных нь орцуудыг хараад саалман, яргаа загас, сам хорхооч гэх шиг бүр өөрөө ч орг идчих. Бараг витамин болгоод очмаар шүү дээ. Мах хүнд ороод байх үед. За. За одоо энэ нөгөө киноны төгсгөлд ингээд нэг юм гол дөрөөд гэдэг ингээд нэг юм хэсэг явдаг штэ. Одоо кредит хэсэг. Тэрэн шиг одоо энэ өнөөдрийн энэ нөгөө Сокотрын арал дээр ярьсан амьдтыг ингээд дүгнээд лууганцсан модтой энэ аралтай аяр гарсан юм хамгийн алдартай 20 амьтдыг ингээд дурдъя. За эхний амьтан Сокотрын хамелеон. Сокотрын хамгийн алдартай мөлөгчтэй нэг нүдээ хоёр өөр чиглэл зэрэг хөдөлгөж чаддаг бөгөөд урт наалдамхай хэлээрээ шавжиг агшин зур барьдаг. Зөвхөн Сокотрын арал дээр байдаг амьтан. За дараагийн амьтан Сокотрын Blue Baboon тарантула. Одоо юм цэнхэр сармагчин тарантула гэд нэрлэж юм уу? За тод хөх хөнгийн хөлтэй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аалз. Үзэсгэлэнтэй аалз гэхээр бас зарим хүмүүс тийм авцалдахгүй сонсогдож магадгүй. Гэтэ энэ аалзын зургийг харах юм бол үнэхээр л гоё аалз л. Сокотран Blue Baboon тарантула гэж байгаа. За ихэнх тарантуланууд бол ганцаараа амьдардаг бол энэ зүйл заримдаа ингээд бүлгэрээ амьдарч байдгаараа тийм онцлог байдаг. За тэгээ Сокотрын Starlink гэж байгаа. Хар өнгийн металч тийм гялалцсан өдтэй эндемик шувуу. Сокотрогийн хамгийн танигдсан шувуудын нэг бөгөөд ихэвчлэн хад асга тосгон орчинд амьдрна. Тэгэхээр хүнээс өөрчлөлттэй ингээд ойрхон байдаг. Одоо манайхаар бол баг нөгөө бор шувуу гэсэн. Хотын бор шувуу шувуу. За тэгээ Сокотрын Бантинг гэж байгаа. Дэлхийн өөр хаанч байдаггүй ихэвчлэн арлын өндөрлөг бүсүүд дээр байдаг юм Сокотрт хувьсан өвөрмөц юм шувууд тийм бэлэгдэл нь болдог юм шувуу юм байна. За тэгээ Сокотрын Sparrow буюу яг Сокотрын болчмор гэж байна. Маш хязгаарлагдмал тарах хэрэгтэй шүү. Зөвхөн Сокотрагийн одоо юм жижиг хэсгүүд дээр л тааралддаг. За тэгээ Egyptian vulture буюу нөгөө Египт тасман байгаа. Чулуу ашиглан өндөг хагалдаг цөөн шувуудын нэг. Энэ нь шувуудын дундах хамгийн алдартай багаж ашиглагчдын тоонд ордог. Багаж ашигладаг шувуу гэсэн. Чулуу ашиглаад өндөг хагалдаг. За Сокотрын Cormorant буюу Сокотрын нөгөө турга гоогоо хар галуу нэг. Дэлхийн хамгийн ховор далайн шувуудын нэг. Бид нар ч нөгөө хар галуу гэхээр нөгөө ялангуяа загшдын дунд айгуу тийм муу нэртэй болчиход байгаа. Гэтэ яг үндэ энэ хар галуу турга гоогонд нэг тийм бид нар нөгөө хамаг бурууг нь эднэр чигчээд идэг болохоор бусдаараа бол эднэр тэгэл байглаараа хэдэн зуун сая жил ингээд загснуудаа устгахгүй байгаад болоолсэн. Тэгтэл одоо яагаад гинт ингэж байгаа юм гэсэн юм бол эднэр юм хит олширсондооч биш зүгээр ер нь уур амьсгалын өөрчлөлт амьдрах орчны байхгүй болсонтой холбоотой ингээд загснууд багасаад ч байт юм уу. Эхлэнгүүд нөгөө хин загас идж байгаа нь харагдаад шууд эднэрт ингээд бурууг нь өгчөд байгаа байхгүй. А тэгтэл энэ Сокотрын Cormorant эднэр болохоор бүр өөрөө дэлхийн хамгийн ховор амьтдын нэг байгаа. Хэдэн гэтээ ховор далайн шуудын нэг юм байна. Тэгээ хэдэн мянгаараа яг энэ тал цуглаж үүрэлдэг онцлогтой. За тэгээ дараагийн амьтан бол Leaf Toad Gecko. Навчин хуруут gecko. Навч модны холтоос хад чулууны өнгөтэй бараг төгс уусдаг. Өнгөлн даллалтын гайхамшигтай жишээ болсон амьтан. Тэгээд агуун gecko гэж бас байгаа. Агуу болон хад асганд амьдрахад дасан зогцсон бүр эртний гаралтай gecko юм байна. Тэгээд Сокотрагийн хамгийн сонирхолтой мөлөгч гэж үздэг. Агуун gecko. Тэгээд Socotrans skink буюу юм толгор металл хэлмэт гялалцсан хайрстай халуун хураа орчинд маш сайн дасан зогцсон хурдан хөдөлгөөнтэй гөрөл бас байт юм байна. Өтөн гөрөл гэж бас байна. Warm lizard. Могоо шиг харагддагч үнэндээ юм гөрөл яг могоо шиг харагддаг гөрөл гэж бас байт юм байна. Тэгээ газар доорх юм нууц амьдралтай бөгөөд хүмүүст ингээд маш ор харагддаг. Газар доороо ингээд өчгөл явж идэг тийм гөрөлтэй юм байна. За тэгээд аврах том 60 уйлт байгаа. Агуун аалз гэж байгаа. Шонхрон одоо ирвэхэ гэж байгаа. Шөнийн цагаар нисдэг юм маш том ирвэхэ. Урт хошуун цэцгийн гүнээс бал сорох анш шонхор гэж бууруулж харцхан ирвэхэ. Сорох боломж олгодог бөгөөд тоос үртэхэд маш юм чухал үүрэгтэй. Hawk moth гэдэг. За тэгээд fruit bat-ууд юм жимсний сарсан маханууд байгаа. Арлын цөөхөн хөөхтэй амьтдын нэг. Ерөөсөө арал дээр ямар хөөхтэй амьтан байгаа юм бэ гэхээр ер нь юм тоотой хэдэл байдаг. А тэрний гол төлөөлөгч нь бол энэ сарсан байгаа. Тэгээ жимсээр хооллож ургамлын үр тарахад бас чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээд нөгөө түрүүн ярьсан яс мэлхийнүүд, green turtle, hawksbill big turtle гээд
ийм 2 яс мэлхий байгаа. Энэ ногоон төрөл буюу грин төрөл нь 100 сая гаруй жилийн өмнөх ийм амьдарч ирсэн тийм мөлхөгч юм байна. Тэгээ Сокотрагийн эрэг дээр гарч өндгөлдөг. Өөр хаанч өндгөлдөг үү? За тэгээд Spinner Dolphin юм эргэлдэгч дельфин гэж байгаа. Тэгээд дэлхийн хамгийн том загас юу вэ гэх юм бол Whale Shark. Тэгээ Whale Shark буюу энэ халимаа акул нь энд байдаг. Тэгээ хэдийгээр авраг биетэйч хүний хувьд бол ямар ч аюулгүй юм жижигхэн планктоноор хоололдог юм зөөлхөн gentle giant гэж хэлдэг ийм авраг байгаа. За ингээд өнөөдөр бид Сокотрагийн уус, луугийн цусан модтын ой, хад асга, эрэг болон далаагаар нь аяллаа. Энэ аяллаа турш бид нэг зүйлийг дахин олж харж ярьлаа. Тэр нь тусгаарлалтын хүч. Олон сая жилийн турш их газраас хол оржсон энэ арал өөрийн гэсэн өвөрмөц амьтдын ертөнцийг бүтээж. Луугийн цусан модод, өнгөлөг гекконууд, төвчээртэй хамелеонууд, зөвхөн энд байдаг шувууд, мөн далаагаар хүрээлэгдсэн баялаг экосистем. Эдгээр нь бүгд Сокотраг дэлхийн хамгийн онцгой газруудын нэг болгосон байгаа юм. Тийм ч учраас эрдэмтэд үүнийг энэ арлыг луугийн цусан моддын арал гэдэргээд нэрлэлсэн. Энэтхийн далайн Галапагос гэж нэг алдарт Галапагосын энэтхийн далайн хөлбөр шүү гэж хэлж нийлээд шүү дээ. Учир нь Сокотра бол зүгээр ч нэг арал биш, харин энэ хувьслын хувьд бүр им амьд музей байгаа. Магадгүй Сокотрагийн хамгийн том гайхамшиг нь тэнд байдаг амьтад биш ч болно. Харин байгальд хангалттай хугацаа өгвөл ямар гайхалтай ертөнцийг бүтээж чаддгийг харуулсан. Одоо энэ бараг л нөгөө аватард гардаг тийм ертөнц шиг ертөнцийг бүтээсэн байна. Ингээд луугийн цусан модтын аралтах амьтадын аялал өндөрлөж байна. За баярлалаа. Маш гоё цогтой хайрсан бүх зүйлийг бас төсөөлөн бодцуулаа. Нэрээ энд өстой кино хийвэл гоё юм байна да гэж бас бодогдлоо тий. Тэр модд нь ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ? Шөнийн тэнгэрийн одод. Надад нэг амтан бол нөгөө нэг намайг их цочирдууллаа. Тэр өтөн гекко ямар эвгүй төрхтэй юм бэ? Та бүхэн бас тэрийг бас эргэж хараагүй бол хараарай. Тэр бол бас сонирхолтой амтан байлаа. Тэгээд нэг арлуудыг бас хэжлэхэд хэцүү байдаг. Тэгээд жижигхэн болохоор гэхдээ одоо энэ арлыг бол бас хизээч мартахааргүй ингэж бүр тий байгаль орчин амттай хамт ингэж мэдсэндээ одоо нэг зүйлийн тий хүний бас эрдэм болж ингэж үлдлээ. Цогтойтой их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар хайртай амтандаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амтны дэлгүүр болон өрх бүрийн хэрэглээ уяг гурил ивент тэтгэлээ. За нэвтрүүлэг НТV Одмондор радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд дараагийнхаа гайхалтай амьтдын ертөнцөөр эргүү уулзтлаа. Баяртай. Тэгээ хамтдаа бас олон сайхан ертөнцүүдээр аялах баха. Баярлалаа. За сонссон бүх хүмүүстээ баярлалаа.